Хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72-ийн 1 дэх хэсгийн холбогдох зохицуулт Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэн шийдвэрлсэн тухай Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 4-р дүгнэлтийг 2025 оны 4-р сарын 23-ны өдөр Улсын их хурлд ирүүлсэнийг төрийн байгуулалтын байнгын ороо Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84-р зүйл заасан журмын дагуу 2025 оны 4-р сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хилцлээ. Байнгын орооны хуралдаанд Улсын их хурлын гишүүн итгэмжлэгдсэн төлөөлөгч гээ уянх шиг үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн талаар товч танилцуулсан болно. Байнгын орооны хуралдаанаар Улсын их хурлын гишүүн эс зулбахаар үндсэн хуулийн цэцгийн дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийг хилцсэн үеийн хуралдааны тэмдэглэлтэд танилцж тухайн зохицуултын талаар ойлголтоо бүрэн авч шийдвэр гаргах нь зүйтэй талаар одоогийн хуулийн зохицуултаар сонгогч хөндлөнгийн нөлөөгүйгээр сонгох эрх олгогдсон бөгөөд ард түмний төлөөллийн байгууллага бүрэн байх зарчмыг хангахад сонгогч үүргээ хэрэгжүүлж байгаа учраас чөлөөтэй сонголт хийх эрхийг хязгаарласан гэсэн энэхүү дүгнэлтийг хилцүүлгийн үед анхаарах талаар Улсын их хурлын гишүүн Ж Бат Эрдэнэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээж авснаар чөлөөт сонголт хийх гэдгийн ард зарим нэгэн тойргийн төлөөлөл хаягдах магадлалтай хүн амын жигд бус төвлөрлөөс шалтгаалж аймаг орон нутгийн сонгогчдыг төлөөлөх төлөөллийн харьцаа алдагдах талаар тус үг хэлсэн болно. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72-ийн 1 дэх хэсэгт тойрогт ноогдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно гэж заасны дутуу гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 21-р зүйлийн 2 дахь хэсэгт Улсын их хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд чөлөөтэй сонгох эрхийн үндсэн дээр сонгоно гэснийг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 4-р дүгнэлтийг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 4-р дүгнэлтийг хилцсэн талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хилцсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.